Бэрх тосгонд 9.2 тэрбумаар олон улсын стандартад нийцсэн дотор байр барих эх оны төсвөөр тавигдсан юм байна. Энэ яг ямар зориулттай дотор байр юм бол ер нь яагаад заавал зөвхөн бэрхэд ийм дотор байр барих гэж байгаа юм бол? Та тийм саяны төсвийн өмнө дээр бол орсон байсан. Бэрхэд Кембрижийн сургалттай сургууль үйл ажиллагаа явуулж тэнд чинь тэр ойр орчин бүсийн хүүхдүүд нь ирж сурах тэр зорилгоор дотор байр барьж байгаа. Ер нь хөдөөгийн сургуулиудад дотор байр барьдаг штеп. Тэр хүрээнд хийж байгаа ажил гэж ойлгож байгаа. Ер нь эх онд Хятад аймгийн хэдэн сумд дотор байр барихаар төсвөөр бас ер нь бол эх ондоо бол бид нэр дотор байр мэдээж орно. Гэхдээ ер нь 108 сургууль 95 цэцэрлэгийн барилга ийм 108 сургууль 95 цэцэрлэгийн барилга байгаа. Энийг голчилж эндээс нэг 40-ыг нэмж барихаар ярьж байгаа шүү дээ. Ямар нэг эмэгтэй ажилчтай хөдөө орон нутг руу явуулна гэдэг дээр тийм юм огт юм байхгүй. Та нар ийм ор үндэсгүй юм ярих болооч тийм. Арайч тийм шал. Ямны хурал мөрөл дээр тийм яригдаагүй гэсэн.